За учир сайдаас хэд хэдэн асуултанд хариулт авлаа. Тэр зардлын бүтцэд ба хязгаарт тал дээр бас та тодруулаач. Одоо ингээд өөрөө чинь мэдээлэлээс харахад бол аюул олон газрыг татан буулгалаа. За тэр дээрэс нь тэр төрийн өмчт компани аж ахуйн нэгжүүдийн захирлуудыг сайдын статус руу 3 сая болголоо гэд хэлэх юм. Тэнгүүт нэг тэр одоо байгууллагын дарга нь гарч ирэнгүүтээ 3 сая төгрөг байх юм бол бүгдээрээ авилгаа авна штэ гэд. Энэ одоо Монгол төр гэдэг чинь энэ нөгөө хэмнэхийн тулд хэмнээд байгаа биш, энэ чинь ухаалгаар бас энэ зарцуулалтаа элтод нээлттэй хяналттай одоо үр ашигтай байлгаж иргэдийн нуруунд дээр байгаа дарамтыг бууруулах гээд байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд засаг нь ингээд ангууд доороо очиод яаж ийн гэсэн чинь одоо юу гэсэн үг юм бэ чинь төрийн өмчт компаниудын захирлыг 3 сая төгрөг болгочхоор хэв нэг одоо авилга авна шигээд тийм одоо аргумент төвшүүлээд байж идэг. Тэгээ энийг тэр зардлын бүтц ба хязгаарлалтайгаа холбогдуулаад та нэг хариулт өгмөр нь. Хоёрдугаар тэр нэг хөрөнгө оруулалтын эрэм тогтоох тэр асуусан асуултанд хариулж өгөхгүй юу? За учрал сайд нэмж хариулъя. За их хурлд бол төрийн өмчт компани бүтээн засаг лил дод байдлыг сайжруулах хуулийг өргөн мэдүүлсэн, хэлц хэсгийг дэмжсэн байгаа. Нийтийн өмчийн хуультай хамтдаад батлаад явбал төрийн өмч компани ангил ойлгомжтой болно, шалгуурууд тодорхой болно. Хууль батлагдсны дараа засгийн газарт баримтлах чиглэлийг хуулиараа оруулж ирэх ёстой. Сая Занданшилтар даргын засгийн газар байгуулагдсанаас хойш бол 109 компаниас энэ удаа төсөвдөр бол нийтдээ нэг компани ихний байдлаар 70 хүргэнэ гэдэг ийм зорилттой. Засгийн газар өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд 20 төрийн өмчт компаниг нэгтгэж нийлүүлж өөрчлөн зохион байгуулсан шийдвэрийг бас хэрэглэх газар Бямцог сайд дээр бол гаргаад засгийн газараа оруулаад шийдвэрлсэн. За хөрөнгө оруулалтын хөгжлийн төслүүдийг бол бид нар макро эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ, төслийн бэлэн байдлын үнэлгээ, санхүүжилтийн их үүсвэрийн нөлөөллийн үнэлгээ, нийгмийн нөлөөллийн үнэлгээ гээд 1-5 оноогоор олон улсын аргачлал 4 бүлэг 14 шалгуур үзүүлэлтээр үнэлсэ. Тэр үнэлгээ бол албажсан. За учрал сайдад 1 минут нэмж өгье. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад бид нэр 5 жилийн үндсэн чиглэл хуулиар 10 сарын 31-ний өмнө орж ирэх ёстой. 5 жилийн үндсэн чиглэл дотор бол 8 зорилт хөтөлбөр байгаа. Үүнтэй уялдуулаад жилийн төлөвлөгөө боловсруулагдана. Тэгэхээр энэ олон төсөл хөтөлбөрүүдийг саяны 4 одоо чиглэлээр үнэлээд эхлэхээр дотор нь одоо ангилалтай болж байгаа тэргүй ээлжинд хэрэгжүүлэх ач холбогдол өндөр төслүүдээ бол эренбэлсэн гэдгийг бас хэлэх ёстой. За зарлагын дээд хэмжээг бол төсвийн доктортой байдлын хууль дээрээс нь 5 бүхний баазсан жилийн төлөвлөгөөнд урсгал зардлыг 24%-ээс сэтрүүлэхгүй байх. Уг нь төсвийн доктортой байдлын хуулиар бол 30%. Бид нар жилийн төлөвлөгөөнд туссан 24% чамд барьж урсгал бол 24%-ээс сэтрэхгүй байна. Хэрэглээгээ өмнө эгч жил 23, түүний дараа жил 22 гээд урсгал бол шатраата буурна. Тэгэхээр зөвхөн хууль биш жилийн төлөвлөгөөгөө барьсан урсгал зардлыг яг 24%-та одоо чанд бариад одоо орж ирж байгаа гэдгийг бас хэлье. Тэгэхээр зардлын реформд анхаарна.